За эдийн засгийн байнгын хорон дээрээс зориуд орж ирсэн юм аа. Тэгэд Монгол улсын 26 оны төсөв, 27-28 оны төсвийн хүрээний мэдээлэл 3 жилийн асуудал ерөнхийдөө бас ярьж байна. Тэгээ нэгдүгээр тэр иргэжлүүдэд иргэдэл энэ төсвөөс миний орлого яаж нэмэгдэх вэ? Аж ахуйн нэгжүүд харж байгаа бах. Тэгээ бид нар энд хариу өгөх ёстой. Одоогийн байгаа байдлаар харахаар бол үндсэндээ бол одоо энэ жил 6% нэмсэн. Иргэжил байхгүй. Тэрний дараа жилээр нь байх хэсэг нь тодорхойгүй гэдэг ийм л төсвүүд байгаа. Тийм учраас энд бол бид нар ерэн цаашаа яг энэ баялагийг шударгаар хуваарлах. За төсвөөс ялангуяа энэ суур салбар болсон бид нар нэгдсэн үндэсний байгууллагад суур хоёр хүний эрх болсон. Нэг нь болсор сурах эрх, нөгөөх нь эрүүл байх эрх гэдэг хоёрыг манааж байгаа. Энэ албаа хаагчтай одоо гудамжинд гаргал байж байна л да. Гадаад талбай дээр жагсаж байна. Доор одоо манай үйлдвэрчний хэвлэх бүх аймаг сумаас ирсэн хүмүүс бүлтээтэл хараа сууж байна. Одоо яах нь вэ их нөгөөд. Одоо энийгээ шийд гэж байна. 6700 ирсэн байна. Тийм учраас энэ тал дээр бол одоо сангийн ам маань нэг тоо тавиад өөдөөс яриа суугаад байгаа. 24% л багтаах ёстой гэдэг. Их хурл энийг баталцсан гэдэг одоо их хурлын нийт гишүүд рүү асуудал тавиад байгаа. Энийг засгийн газар өөрөө орж ирэл тавьсан шүү дээ. Үнэхээр алдагталтаа оруулж ирж байгаа бол тэр цалин хөлс тэтгэвэр тэтгэмж нэмэх тал дээр улс төрийн шийдвэр гаргаад оруулж ирээд одоо энэ хүмүүсийг талцууллаггүй энэ шийдлийг гаргамаар байна. Их хурлын гишүүн бол төсөвтэй холбоотой хууль санаачлахгүй гэдэг хуулийн хүндэтгэл яваад байгаа. Засгийн газар өөрөө оруулж ирэх юм байлээ тэр. Төсвийн хязгаарыг жилийн үйл ажиллагааны төсөв 24% барина гэж. Нөгөө талаараа би бас шуулган дээр хэлсэн. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг урсгал зардал руу оруулж ирээд урсгал зардал чинь таазандаа тулчихсан. Тэгээ нэгийг нөгөөгөр нь одоо хасаа танаа тэгээд та нар өөрсдөө олохгүй гэдэг байдал бол ийм зүйл бол байж болохгүй. Тийм учраас засгийн газар бол энэ тал дээр бол одоо төсөв дээр яаралтай тодорхой хэд хэдэн зүйл төр л ярмаар. Нэгдүгээрт энэ багш эмчнэрийн цалин хөлсний асуудал. Хэдэн өөр нэмэх, яаж нэмэх юм? Ахмадын тэтгэврийн асуудал. Инфляциас доошгүй, өмнөх жилийн инфляциас доошгүй нэмнэгээ хуулийн дээр маш тодорхой байна. Гэтэл одоо 8.8 байгаа инфляцийг за бид нар бол 6% гэдэг байдлаар бодож байгаа маяг хууль зөрчиж. Энд чинь бас хууль зөрчиж байгаа төсөвчтэй. Манай төсвийн одоо хууль эрхцэн үнэлгээ өгж байгаа хүмүүс энэ дэр огт тавихгүй юм л. Жил болгон тэгвэл тэр 24% гэдэгтэй чинь ижилхэн цалин хөлс орлогыг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн төлөвөнд байгаа. Тэрийг тэгвэл яагаад оруулж ирэхгүй. Нөгөө талаас мөнгөгүй боловгүй харахаар одоо гадаад дотоод тэр авсан зээлийг харахаар сүүлийн 10 хэдэн жил дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээл авцсан. Өдөрт 10 тэрбум гэв алдагдал хүлээж ир гэж. Хүүгийн одоо зөрүүнээс. Тэнийг бол одоо би бол эсвэлтгүй гэж харж байгаа. Хийх ёстой юм цаг хугацаанд хийгээгүй. Тэгээ одоо 3 сар 4 сар үлдчихсэн гэдэг ийм зүйлийг бол ярьж байгаа үнэхээр утгагүй сонсогдож байна. За дээрэс нь би бас л ярьсан хөдөлмөрийн аюулгүй байдлын зардал 0.5 хуулинд байх ёстой зардал. Төрөө жилжингийн ойрлоо тавиулж чадаагүй. Станц дээр нэг ийм осол болол 100 тэрбум алдсан шүү дээ. Нэг 400 сая төгрөг тавиад энэ дээр аюулгүй байдалтай анхаараа гэдээсээ одоо тэр 3 4 дугаар асуудал гэсэн одоо тэгээд иймэрхүү байдалтай байж. Тийм учраас би одоо сангийн сайд болон засгийн газраас энэ төсөв дээр энэ тулцсан байгаа асуудлууд дээр энэ ард түмнийг болон одоо төр засаг ард түмний хооронд энэ үүсээд байгаа багш нарынхаа цалин хөөс ахмадын тэтгэвэр гэдэг энэ зүйлүүд дээр нэг яаралтай шийдвэр гаргаач. Нэг тоо барьж амарна. Огт байхгүй болон тавьж байгаа шаардлага хоёрын хооронд бол асар том зөрүү байгаад. Тийм учраас энэ тал дээр бол та бүхнээс хүсэж байна. Тэгээд тэр төсвийн хуулийн дээр бол өөрчлөлтийг засгийн газар оруулж ирэхийг хүсэж байна.